За би бол их сан шүүмжлэх хүлээж авдаг хүн л дээ. За цаашдаа бол юу яана. Гэхдээ улсын их хурлыг нэг улсын их хурл шиг болгомоор байна. Амар баясгалан дарга бол сайн гинсек байсан ардын намын. За одоо их хурлын сайн дарга болно гэж ирээлцэхгүй байна л да. Шин дутам хийж байгаа ажил болох байхаа. Гэхдээ бид нар нэг ойлголтын зөрүү байгаа маа энэ дэр. Жишээл одоо Баярмаа гэдэг хүн заавал нэг тхинийг нэг даргын доромжлыг хүлээж явах хэрэгтэй юм шиг. Тийм ойлголт өгöd байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Доромжилж явах хэрэгтэй. Энд чи юу юм юу ч биш гэсэн ийм байж болохгүй. За бид хүн бас ойлголтын зөрүү их байна. Хэрвээ одоо ингээ намууд нэгдээд нэг засгийн газар ороод ингээ сайн болчтiin бол юу яамаар байгаа юм? Энэ хоёр намаач гэсэн нийлүүлчмээр байгаа. Тэгээ сайдрын тоо олшроод улс ороо хөгждiin бол ахаад нэг 2-3 сайд нэмчмээр байгаа. А би бол эсрэг үзэл бодолтой л доо. Хизээш ингээ төр засаг одоо хувийн гэрчлийн хийчих бизнесийг өмнөр нь ороод хийгээд хараа улс ороо хөгжнө гэж байхгүй. Тэр одоо дампуурцсан Аргентины араас Венесуелийн араас л яваад байгаа. Энэ бол бүгдөө одоо өнөөдөр хөгжил ярьж байгаа боловч хүчлийн жагсаал болно. Цаг хугацаа аягүй алдаж байгаа байхгүй юу? Миний барьдаг үзэл баримтал хувийн гэрчлэлээ дэмжээ. Хувийн гэрчлэлүүд ажлын байр бий болгоно. Тэр цалин цав олигтой яадаг, техник, инновац оруулж ирдэг тэр компаниудаа бити үзье ядаа. Одоо хараа л да. Эрдэнтийн 51% авчраагүй байсан бол саяны ковидыг бид нар давхааргүй байлаа шүү дээ. Одоо тэр 51% нэг компани буцаагаад Оросуудаа өгчүүл яах юм тэгээд. Иймэрхүү байдалтай байгаа шүү дээ энэ бол. За нөгөө талаараа одоо хил холбож байгаа гэж яриад байгаа. 1425 юутай тийм төмөр замыг тэр төмөр замтай холболтоо. Маан байгаа тэр 1500 тонн холбож байгаа биш ээ. Зүгээр хил давуулаад яачиж байгаа байхгүй юу? Тэр чинь ачиж уулганыг зардал байхгүй. Өчнөө зардал гарна. Дээр нэмээд тэр Тэнжиний далайн бамтад очих ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Монголын когсч нүрс дэлхийн зах зээл дээр өрсөлдөх шалгаргүй болчихж байгаа. Тэгэхээр чин ганцхан Чайна энержигийн гартал орчиж байгаа байхгүй юу? 5-7 талыг өгөөд тэгээ иймэрхүү байдалтай ажил төрөл хийхээр цаашаа улс орон хөгжнө гэж байхгүй. Тэгээ ийм байсангүй тийм байсангүй яг одоо миний хажууд 2 намын дараа сууж байна. Гэхдээ энэ дор чандыг бол одоо за намын манай 2 даргаыг бол төрсөн их эцэг нь ч одоо баг ялах гариг болсон баха. Аятайхан юм ярьдаг байсан байхгүй юу? Одоо тэгээ засгийн газрын улаан хамгаалагч нар шиг л байх юм. Ярьж байгаа юм нь өөр болцсон тий. Бараг ээж нь ч мэдэхгүй болцсон. Тэгээ манай хүүхдүүд юу яриад байна гэх юм. Би л мэдэхгүй байна. Ингээ үзэл бодол нь одоо яад нэг очиод ингээ солигчт юм уу? Энэ засгийн газрыг одоо 9 сайтай болгомоор байна. 9 ямтай болгомоор байна. Тэгжэл бид нэр ярих гэсэн шүү дээ. Гэхдээ манай ард иргэд одоо ямар байна? Зүүн хойд Аазтай бол бид нар хамгийн ядуу болсон байна шүү дээ. Гэхдээ иргэд маань тэгэл бус орны хил дээр очиод мохоо гахаа шиг хөгдөж шүү дээ. Өчнөө мянгаараа бид нар хараар ажиллаж байна манай залуучууд. Одоо олигтой байгаа ганц салбар байна уу? Байхгүй шүү дээ. Энийг л нэг арай өөрөөр өөрчилж ямаар байгаамаа. Одоо ирэх жилээс бол гэрэл цахилгаанд асардаг хэвээрээ байна л гэж байгаа. Тэгсэн мөртлөө өвнөө нэмсэн. Тэгээд одоо